За ингээд улсын хурлд хүн намын зөвлөлөөс бас тодорхой хоёр асуудлаар урьдчилан хургуулсны дагуу би бас өнөөдөр тодорхой асуултуудыг бас асууя гэд бэлдсэн байгаа. За нэгдүгээрт Монгол улсын 2026-аас 30 оны хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болох нь хөгжлийн чухал баримт бичгийг улсын хурлаар батлахаар одоо ингээд хэлэлцээд явж байна. За энэ маань бол одоо манай Монгол улсын гадаад худалдааны хамгийн том гадаад худалдааны эргэлт уул уурхай бүтээгдэхүүний экспортын гол түнш болсон. Бүгд найрамд Хятад улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө өнгөрсөн 10 сард батлагдсан. Бас энэтэй тодорхой асуудлууд нь бол экспортын чиглэлээр бол бас уйлдсан болов уу гэж бодож хоёр энэ дээр бас эхнийхээ асуултуудыг асууя. За нэгдүгээрт Хятадын 5 жилийн төлөвлөгөөнд бүгд найрамд Хятад улс нүүрсний хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгэхээр Монгол улс нүүрсний экспортын эргэлтэнд бас дунд урт хугацаанд бас сөргөөр нөлөөлөхөр байна гэж харагдаж байгаа Монгол улсын. Тэгэхээр уг нөлөөллийг энэ 5 жилийн төлөвлөгөөнд ер нь яаж тусгасан бэ? Ерөн засгийн газар энэ дээр бас ямархуу бодлого чиглэл барьж ажиллаж байгаа вэ гэдэг эхний асуултаа асууя. За гон зэрэгчний асуултанд хариулъя. Ер нь бид энэ үндсэн чиглэлийг боловсруулахдаа Монгол улсын нүүрсний экспортын гол зах зээл болох бүгд найрамд Хятад ард улсын зах зээлийн нөхцөл байдал таамаглалыг суур тооцоонд тусгасан. За дунд хугацааны эрэлтийн таамаглал бол манай холбогдох яамд судлаачдын таамаглалаар бол бүгд найрамд Хятад ард улсын нүүрсний эргэлээ 2030 он хүртэл бол одоогийнхоо өсөлтийг хадгална. Түүнээс хойш аажмаар буур хандлагатай байгаа. Иймд Монгол улсын 2026-аас 2030 оны нийгмийн эзэсгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад эрэлтийг бол энэ дээр тооцоод хангалттай үнэт тооцсон. За энийг яг практик алхам болгож бид одоо бүгд найрамд Хятад ард улсын ерөнхий сайд Ли Чантай сая уулзахдаа бол хоёр улсын төрийн тэргүүр нарын түвшинд төрсөн гадаад худалдааг $20 тэрбум хүргэх энэ зорилгоор нүүрсний экспортыг 100 сая тоннд одоо хүргэж хадгалах гэсэн энэ зорилтоо ярилцаж одоо зарчмын хувьд тохиролцож ажиллаж байна. Ер нь сүүлийн 10 жилд бол Хятад улсын нүүрсний импорт бол 147%-аар өссөн 48 сая тонноос одоо 122.3 сая тонн болж нэмэгдсэн. Энэ бол Хятад улсад нийтлэг тавьж байгаа уул уурхайд тавьж байгаа дотоод хяналт шалгалт чангарсан тул энэ олборлол буурсан байдаг. За цаашдаа бол энэ когцох нүүрсний экспорт бол бид нийт хэрэглээнийхээ 15 орчмыг Хятад улс 5 жилийн төлөвлөгөөнийхөө үндсэн чиглэлийг баталсан. 5 жилийн төлөвлөгөө бол энэ эх 3 сард батлагдана. Тэгээ энийг бас бүс нутгийн интегралчлал, эдийн засгийн интегралчлалтай уялдуулъя, энэ хил бомбд хамтын ажиллагааны хүрээнд уялдуулъя гэдэг саналыг бид бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар тавьж ажиллаж байна. Мэдээж бүс нутгийн интеграц, дэд бүтэц бүх хөгжил бол бүс нутгийн интегралчлал нэгдэжээж, энэтэй харилцан уялдажээж үр дүнтэй бодиттой хэрэгжинэ. Ийм зорилгоор энийг уялдуулах саналыг тавьж манай шинэ итгэл, эр шинжил гэдэг 5 жилийн үндсэн чиглэлийг нэр дурдж хагаад уялдуулах талаар бол одоо бас. За үүнтэйгээ холбоотойгоор Монгол улс экспортынхаа бас бүтцээ төрөлжүүлэх, ялангуяа уул уурхай ит хамгааллыг бууруулах чиглэлээр өдөө аж ахуйн салбарт жишээлбэл нэлээдгүй хэмжээний хөнгөлөлтөө зээл, татаас дэмжлэг өгч ажиллаж байгаа. Энэ маань бас яг бодиттой үр дүнгээ өгч гэнэ үү гэдэг. Ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлж гэнэ үү, экспортын орлого өсгөж гэнэ үү гэдэг энэ бас тодорхойгүй маш нарийн үнэлт өгөх шаардлагатай байгаа. Тэгэхээр ер нь энэ түүхийн бүтээгдэхүүнийг боловсруулад нэмэн өртөг шингээгээд экспортлох талаар ямар чиглэлийн үйлдвэрүүдийг одоо тухайлбал хязээ оруулаад ямар хэмжээний бүтээгдэхүүнийг экспортлох гэж тооцож байгаа вэ? Энэ дээр бас тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. За манай уламжлалт экспортын бүтээгдэхүүнэд сэргээж хөгжүүлэх зорилтын хүрээнд ноос ноолуур, арьс шир, махан бүтээгдэхүүн бол бид бас өрсөлдөх чадвартай, дэлхийд өрсөлдөх чадвартай органик юм шин төрлийн зах зээл болгож хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Яг энэ гурван бүтээгдэхүүнийг экспортлъя гэдэг зорилгоор энэ гуравтай хамааралтай 347 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Евразийн одоо 183 сая хүнтэй $2 триллион зах зээлд экспортлох зорилгоор энэ гэрээг манай талын хүслээр тавьж шийдвэрлсэн зарчмын үед одоо шийдэл гаргаж авч байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр болоод мөрдөгдөд ирэхэд манай одоо дайвар бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл 100-аас дээш хувиар өснө гэсэн юм симуляц таамаглалтай. Өөрөөр хэлбэл энэ зах зээлийн одоо тодорхой хэсэгт манайха өрсөлдөх чадвар, органик чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх замаар бид бол Евраз эдийн засгийн холбооны худалдааны төрөлцөөлөөр уул уурхайн. За энэ экспортын төрөлжлөлтөй холбоотой за манай Монгол улс бол сэргийт хэрчим хүчнээс асар их нөөцтэй.
Тэгээд энэ Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө энэ коммунист намынхаа ерөнхийдөө хурлаар бол үндсэн чиглэлээ бол баталсан. Тэгээд энэ дээрээ бол ногоо эрчим хүч, дижитал эдийн засаг, за өндөр технологи, логистикийн салбарууд гэдэг энэ салбаруудаа бол нэлээд хэмжээний одоо хөрөнгө оруулалтууд хийж энэ бодлого чиглэлийн ийшин чиглэлээр ажиллана гэж заасан. Тэгэхээр манай Монгол улсын хувьд эрчим хүчээр дотоодынхаа хэрэгцээг хангаа цаашлаад энэ эрчим хүчнийхээ ялангуяа сэргийт эрчим хүчнийхээ нөөцийг ашиглаж экспортын шинэ одоо бүтэц салбар үүсгэж ажиллах ийм бодлого чиглэлээр засгийн газар ямар хуу бодлого төсөөлтөй байгаа вэ? Хизээнээс ер нь бол ногоо эрчим хүч, сэргийт эрчим хүчний экспортыг ямар байдлаар хийнэ гэж бодож байгаа вэ? Ерөнхий сайд. За Монгол улс бүгд намд Хятад ард улсын ногоон дижитал шилжилт хөгжлийн бодлогыг хүрээд төвлөрдүүлээд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо 3 салбарт онцгой ачаал болгож ажиллаж байна. Нэгдүгээр энэ бол ногоон эрчим хүч. За бид энэ Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрчим хүчний экспортын хэмжээг 10 гигабайт хүрэхээр төлөвлөсөн. За санхүүжилтийг нь бол нөөц төрөгчийн кредит нөгөө карбон кредит сая Сингапуртаа гэрээ байгуулсан, одоо Швейцартаа байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд болон одоо ногоон эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх замаар энэ чиглэлээр манай шадар сайд бас нэлээд төвтэй ажиллаж байгаа. За дижитал эдийн засаг логистикийн хүрээнд бол бид бас хиймэл оюун ухаан, дата төв, дижитал эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах эрхцэн орчинг бүрдүүлнэ. Монголын давуу талыг ашиглаж эрчим хүчний үйлдвэрлэл сайжирчих юм бол түүнтэй нийцсэн одоо дата төв, дата центруудыг барьж байгуулах энэ чиглэлээр хамтран ажиллах болцоогох юм байна. За хоёр дахь үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүсэл чанарын баталгаажуулалтыг хийж хэрэгжүүлснээр энэ чиглэлийн экспортоо нэмэгдүүлэхэд анхаарч байна. Одоо махны экспорт гэхэд бол одоо үндсэндээ нэлээд эрс нэмэгдсэн 170 сая доллар төрөөд энэ жил бол 280 сая доллар хүрэхээр төлөвлөөд махны экспорт нэмэгдэж байна. Ноос ноолур бүтээгдэхүүн самсан ноолур нэмэгдэх шингээгээд самсан ноолурын экспорт 247 сая доллар төрсөн. Махны экспорт нэмэгдэж байна. Энэ маань одоо явандаа уул уурхайн бүтээгдэхүүнтэйгээ хамт төрөлжиж экспортоо олон төрөлжүүлэх энэ гол бидний нэг эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн эх 5 жилд тавьж байгаа зорилгын чиглэлүүд энэ бол эрчим хүчийн экспортлогч, хүнс экспортлогч болох зорилго нийцэх юм аа. За энэ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа баримтланаа. Энэ чинь их хурлын асуулгын нийт хугацаа 2 цагаас хэтрэхгүй, ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75, олонхын бүлэгт 15, цөөнхийн гишүүд 30 минутыг заасан. Цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны 2-1 хүртэлх хугацааг бүлгийн дарга, бусдыг нь гишүүд. Дээрээс нь 112-2 буюу бүлгийн суурсан асуултын тоог 9-өөс хэтрүүлэхгүйгээд жаргалан гишүүн сая 8 асуулт асуулаа. Үлдсэн тэр нөгөө бүлэг тариалагдгүй гишүүдээс нэрсээ ирүүлсэн байдлаараа 30 минутанд багтаагаад гишүүд нь асуух ёстой. Ганц зураг гишүүн л нэрээ ирүүлсэн байна. Хуулиндаа ингээд заасан учраас би сая танд бас нэмээд өгчлөө. Тэгэхээр нэмэлт асуултуудаа та ерөнхий сайдаас тухайлан асуугаад тодруулаад явахыг хүсье. Ганц зураг гишүүн хуулийг бас ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгээ манай ерөнхий сайд одоо хүн намын зөвлөлийн дараа ганц зураг гишүүнээр одоо ерөнхий сайдыг дагаад ганц зураг гишүүн өрөөр нь орно шүү. Үлдсэн 8 асуултаа асуунаа орой эсвэл уулзаарай. Ингээд нэмэлт тодруулаад явнаа. Одоо хэдүүлээ нэг бие танихгүй хүмүүс шиг байхгүй. Зарим асуултуудаа өрөөнд нь ороод асууж болж байна. Утас ширмсээр залгаа асууж болж байна гэж олон хэлбэрүүд байна шүү дээ.